Эхний алхам өөрөөсөө эхлэх. Ихэнхдээ хүмүүс ингэдэг над дээр ингээд хүүхдээ авчрангуудаа миний хүүхдийг засаад өг. Миний хүүхд би чамд хүүхдэд даадах гэсэн гэдэг ч юм уу тий. Тэгээд эсвэл нөгөө хүүхдэн дургу аахт нь цаг аваад өчтдөг ч юм уу тэгдэг байхгүй. Тэгтэл ээж юусоо ямар ч өөрчлөгдөх сонирхолгүй. Хүүхдэд л буруу байгаа гэдэг тий. Тэгээ хүүхдээ өөрчлөх гэдэг. Энд бол юусоо ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүүхэд улам илүү дотгошоо хаагддаг. Тэгээ эцэг их өөрөөсөө эхлэх үед 1% өөрчлөлт гаргах үед та гэж өгөлдөг байсан бол гэснээр жоохон зогсол тэгээл амьсгалаа гаргаал тэгээ өөрөөрөө ороод алхаж малхаал өөртөө тусалчаал эргэж ирээл хэлэх гэж байгаа өгөө давчхан хэлэх үед шал ондоо нөлөөлөлтэй байгаа байхгүй. Үглэхгүй байгаа. Уурлаад байгааг нь анзаарахгүй ингээд дайраад байгаа чинь тэр эцэг их өөрөө дотроо би уурлахтаа ямар юу болдог вэ? Би гонигтаа ямар байдаг вэ? Өөрийнхөө сэтгэл хөдлөл зүрх сэтгэлээсээ таслагдсан байгаа. Тэ? Тэгэхээр бид нар хэрвээ эцэг эхийн хувьд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зүрхийг нэгээд ойлгочих юм бол хүүхэд гэлтгүү хаана ажилтай ямар гоё харилцаатай болох вэ? Ажлын харилцаа гоё болно тэ. Тэгэхээр би эхлэлийг өөрөөсөө эхлэлээ гэж хэлнэ. Тэгэхдээ шийдвэрл байдаг хүнд. Би шийдвэр гаргах юм байна. Энэ байдлаараа явах юм бол угаасаа ингээд зовлонтой юм байна. Би энэ зовлонтой замыг сонгоод байнга л ингээд нэг 3 жил одоо юу гэдгийг жил тутам нэг юм асуудалд ороогддог те ингээд байж идэг байх юм уу? Эсвэл би зогсоод би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах сурыг надаас эхлэх юм байна гэд өөртөөгөө нүг тулах юм уу? Тэхийн тулд жоохон цаг хугацаа өөртөө гаргана те.